Жүжигчин хүн гэж сандраад байд юм уу? Үгүй сандрах биш зүгээр айгуу гоё эвтэх хийхлүүлэхгүй бол хөтлөгч биш шүү дээ гэж. Тийм шүү дээ тий. Тий. Өмнө хөдөлчих үзег болохоор жоох юу юм. За. Явчихв. За сайн байна уу? Миний подкастын өнөөдрийн зочноор Монголын бөөгийн музейг үүсгэн байгуулагч Зайран Ангарах маань оролцлоо. Тэгээд бид нэр яг энэ Монгол цорын ганц бөөгийн музей дотроос шууд бичлэг хийж байна. Сайн байна хаа. За сайн байна. Юуны төрөнд дүүгийнхаа подкастыг оролцохыг зөвшөөрсөнд баярлалаа. За баярлалаа. Намайг бас урьж оруулсанд бас баярлалаа. Энэ подкастын гол зорилго нь юм байна. Миний амьдралд 30 жил амьдрахад учирсан олон байна. Тэнгүүт энэ хүмүүсээс хамгийн чухал нөлөө үзүүлсэн, миний бодлыг өөрчилсөн, зорилгод маань нөлөөсөн тэ ийм хүмүүстэй уулзаж ярилцж байгаа. Тэгээд тэр 30 хүний нэгээр таавал зайшгүй орж байгаа. За. Яагаад орж байгаа юм гэхээр ингэж байгаа. Хоёулынх нь анх танилцсан түүхч бас их сонирн байхгүй. Би хувь тавилан байдаг гэж одоо итгэдэг гэх юм уу тэр нь ингээд. Тэгээ хоёулаа би нэг кинон дээр ажиллаж исэн. Тэр нь болохоор олон улсын кино төслөөсөн. Тий. Тэнд бөөгийн нэг дүр байсан. Тэр дүр тэр кинон дээр маш чухал дүр байсан. Тэгэд яг энэ музей дээр анх удаа ирээд юм сонио авах гэж бодчихсон байхгүй. Яагаад гэхээр нэг тухайд хоёлаа нэг юм яриаггүй. Тэгэл таавал ингээл бүгд ингэ юм байдаг тийм байдаг гэл ингээл яриад яваал хүмүүст ингээл тайлбарлал явуулсан. Тэгээд нэг сонирхоогүй байж байгаа. Дараад нь яагаад одоо энэ подкаст нь орох хэмжээний гол зочин болсон гэхээр хамт Унгар руу яваад тэнд очиод бөөлсөн. Европын тэр нэг улсад Монгол бөө очиод бөөлөөд тэ европчуудыг монголчууд ингээд бүр ингээд шокнд оруулж исэн байхгүй. Тэгээ би хүртэл хэд хэдэн ингээд бүүдээр ингээд очиж үзсэн мөртлөө анх удаа бас шокнд орсон байхгүй. Тэгээд тэрнээс хойш тантай илүү их дотносож танаас ингээд гоё зөвлөгөө авах хэмжээнд очиж исэн хоёлаа ойрхон байх байсан. Тэгээд тэр сонин үзэгдэл яаж бий болов гэдгээс эхлээд яриад хөө. Яг одоо нөгөө олон улсын киноны төсөл болсон шүү дээ. Тэрэн дээр киноны продюсер Корнел лөө. Тэр манай музейг ирж үзээд хамт ирсэн шүү дээ. Тэгээд ер нь бас нэг тэр чинь өөрөө нөгөө угсаат нь судлалын төгссөн хүн билээ. Тэгээд санал тавиад бөөгийн хэсэг гарна тэрэн дээр бөө мөрөглийнхаа тухай одоо кинонд ажиллаад өгөөч гээд. Тэгээ миний яг хөө тийм эрхэм хүндтэй үүрэг дандаа л зурагтаар үзчихсэн нөгөө гоё хүмүүстэй хамт ажиллана гэдэг чинь бас гоё штэ. Нөгөө гол зорилго маань бол одоо энэ киногаар дамжуулж Монгол бөө мөрөглийн уламжлал соёл жинхэнэ одоо түүний мөн чанар шүтлэг бишрэл. За тэгээд тэр 13 14 дугаар зууны үед манай бөө мөрөглийн язгуур угсааны тэр язгуурын мөн чанар нь ямар байхыг харуулах гэх тийм боломжууд олдсон учраас айгүй хичээж явсан ажилласан гэхүү одоо ажилласан юм да. Тий. Уусаа яалчгүй ажилласан. Тэнд ингэсэн шүү дээ. Зөвлөхөөр. Тий, зөвлөхөөр ажиллахаас гадна би ч нөгөө Монгол төлөв зохион байгуулагч байсан тий. Тэнгүүт бид нарт ингэ нөгөө бөөгийн гэрийг тэр кинонд ингэ тогтчуулах шаардлага гарсан шүү дээ. Тэр үед нь штэ бөөгийн гэрэг ийм байдгүй ийм байх ёстой ингээ та өөрөө ингээ яг бүх юмд нь оролцоод 2 өдөр алга болцсон. Ганцаараа хийсэн. Тий, 2 өдөр ягаад алгуулсан гэхээр тэр бөөгийн кино зураг авалтанд орох бөөгийн тэр гэрийг тогтчуулах ажил чинь яг үндэ продакшн ажил тий. 10 хэдэн хүний ажил хийсэн штэ. Унгарын багийнхны хийх ёстой ажилласан байхгүй. Тэнгүүт та өөрөө бүх юмдаа ингээ оролцоод үгүй энэ чи юм байх ёстой, энийг нь би ингэж хийн, энэ нь юм байх ёстой ингээ 2 өдөр өөрөө тогтчуулсан штэ ганцаараа. Тийм тэгээд 2 өдрийн дотор ганц хүн 10 хүний ажил 7 хоногийн ажил хийлээгээд яг гоо би чи нөгөө монголчуудынхаа бас тийм эрхэм хүнд дүүрэгтэй
юмд урагдаад ажиллаар явж байгаа учраас нөгөө хамт олонныхоо нэр нүрийг унгаахгүй тулд хичээх хэрэгтэй. Тэр чинь надаас гадна Монголын мундаг жүжигчид одоо ингээл өчнөө мэдлэг боловсралтай улсууд явж байгаа. Тэгээ би чинь нэг жижиг үзэгдлийнх нь зөвлөхөөр явж байгаа учраас одоо бас их орны нүүр юм байна. Тэгээ бас эднийхэн бөөтэй гэсэн тэр бөө нь одоо бас жоохон ямар хүн байдгийг гэхээр тэгэл бүх талаа л бөөлж үзүүллээ. Юм гэр аваараа тогтч зургийн ажил гэдэг юм билээ шүү дээ. Зураачийн ажил. Одоо тэг кинод хэлэхээр миний зурсан хэсэг гарах байлгүй. Тэгнь би өөрөө киногоо үзсэн болохоор тэр айгуу гоё харж илээ. Тэр нөгөө яг бүүсэнгээ яриад байгаа шүү дээ тийм Унгарын бүхэл бүтэн Европын тэнд. Тэгээд та өмнө бас нэг ингэж ярьж ирсэн юм аа. Монголчууд 13 дугаар зуунд дайн тулаанд явахдаа бөөнөр нь дандаа урд нь явдаг гэсэн гэж. Тэгээд тухайн газрыг шинждэг. Цаг агаарын байдлыг шинждэг. Гэж ярьж ирсэн. Тэрийг та дахиад гоё тайлбарлах хэрэгтэй. Эртний цаг үед монголчууд чинь бөө мөргөлч юм бол төрийн хэмжээний мөргөл шүтлэг байсан. Өмнөгийн үед бол маш өндөр хэмжээнд хөгжиж төрд ёсны шүтлэг болоод тэгээд Чингис хааны үед хамгийн оргилдоо хүрсэн. Тэгээд монголчуудын дэлхийг эзлэх аян дайнд бол бөө мөргөл салшгүй холбоотой. Эд эдэн түүхэн сурулж янз янзын одоо түүхэн баримтууд байдаг. Рашид Аддины судрын чуулган, Рубрикийн тэмдэглэл дээр бөө мөргөлийн талаар тэмдэглэсэн байдаг. Тэрэн дээр бол Монголын бөө мөргөл бол одоо төрийнхаа үйл хэрэгт бол салшгүй холбоотой. Тэгээ ер нь бас ингээ янз янзын юм судлаад үзэхэд нөгөө бөөч нөө цэрэг ирсийн зүрх сэтгэлийг огшоож босгож ирдэг. Хоёрдугаард бөө дайн тулааны үед бөө бөөлөд тэр дайныг эхлүүлэхгүй бөө шийддэг байсан. Яагаад гэвэл монголчууд нөгөө аян дайнд мордохдоо хар сүлдийг дахиж тэнгэрээс асуудаг. Тэрнтэй холбогддог тэр олон хүн дотроос одоо төрийн хэмжээний бөөлөх тийм хүчтэй зайринг одоо төрийн хаан төр сонгож аваад тэр үйл хэрэгтээ оролцуулдаг байсан гэж тайлбарладаг. Тэгэхээр тэр цэргийн үйл хэрэгт бөө орж исэн гэхээр эртний бөө нэрийн агуу хүч чадал одоо ёстой. Тэгээ би бодож ирсэн тэр Унгарт бөөд очсон байгаа шүү дээ Батаны дагаж. Тэгээд одоо дахиад яг уу одоо хоёр дахь удаага киноны ажиллаар ч гэсэн жинкнээсээ тэнд бөөлсөн тэнд монголчуудын одоо сүрсүлд хүч чадал оюун санааны нэгэн хэсэг оршсон газар бид нэр очисон шүү дээ. Яалчгүй тэнд нөгөө Монголын хамгийн том дэлхийн түүхэнд орсон тулаан хүртэл болж ирсэн газар бид нэр очисон шүү дээ. Тэгэхээр чи нөгөө дэлхийн түүхэнд нөгөө цэргийн тактик боловсруулж оюун санааны хүчээр буюу хүний оюуны хүчээр тактик боловсруулдаг бол ганцхан монголчууд нөгөө тэнгэр буюу зүүн бэлгийн хүчээр тактик боловсруулж ирсэн. Тэрүүгээрээ монголчууд онцлогтой. Юу гэвэл тэнгэрт итгэв. Тэгэхээр нөгөө бидний итгэл үнэмшил өөрөө тийм хүчрхэг гэд яаж чар ухаанаар бодсон өөр хаадууд бол жанжиттайгаа ярилцдаг ч юм уу тактик боловсруулдаг бол Монгол хаан бол бөөтгөө ярилцаж асууж мэдээж зэрэг ирс жанжиттайгаа ярилцсан ч гэсэн эцсийн шийдвэрийг бөөлөд хаан ямар үед байлдах вэ? Тэр тэнгэр бидний талд уу, гүй юу гэдэг тийм зүйл байна. Тэр нэг жишээ байна л да. Тэрний талаар зурсан зураг бас байдгийн. Чингис хаан Жамуух хоёр хоорондоо байлдаад тэгээд яг байлдах гэдэг ингээд хоёр талаасаа уулзж исэн чинь Жамуухын бөөлөд хамгийн түрүүнд зад буулгаад цасан хумиг оруулсан, цас ингээд шууруулсан байна. Зад буулгаад Чингисийн цэрэг рүү. Гэтэл тэрийг хариулаад Чингисийн бөө эхэлж бөөлөд тэгээд Жамуухын цэргүүд бот нэргүүлээд тэгээд аян дайн эхэлсэн гэж байгаа. Тэгэхээр нөгөө эхлээд цэрэг ирсийн дайнаас өмнө зад буулгах буюу задын ёс гэж байна. Тэр тэнгэр хур бороо дуудах байгалийн үзэгдлийг өдөрдөн тэр таа талынхаа одоо бут цохох үзэгдлийг эхлүүлж ийж тэгээд тэр цэрэгээр цаад дайсны талын сүр хүч мохох аян цахилгаан цас бороо ороод тэрний дараа монгол цэргүүд дайрдаг байсан байгаа байхгүй. Тэгэхээр тийм түүхэн үйл явдал одоо жишээ нь мэдээж Унгарт болсон дэлхийн хаан жүнцэг болонд Монголын цэрэгт бөөнөр байсан том баатрууд өөрсдөө бас зайрын хүн байсан. Тэгээд одоо анх удаа л тэр газар очиж бөөлгөө надад хүртэл сайхан л байсан. Бас үр удам нь хүртэл ингээд хүрээд ирээд тэр нутагт өнгөрчүүдэд бас багхан ч гэсэн айц төрсөн л байх гэж боддоо шүү дээ. Би бас нэг түүх аяг их сонирхдаг уншдаг. Тэгээд яалчгүй Монголын түүхэнд Чингис хаан хүртэл те 3 хоног ингээд зөвхөн тэнгэртэйгээ яриад 3 хоног өөрөө тэнцэнэ ингээд байдаг гэсэн ингээд хүртэл байдаг шүү дээ.
Яг одоо тэнгэр шүтлэг гэдэг чинь тэр их оюуны дээд хамгийн өндөр хүч чадал буюу бэлэг оюун ухаан. Нүүдлийн ард түмний хамгийн дээд оюун ухаан буюу нүүдэлчингүү тэнгэр шүтэж бөөгийн мөргөлөөр зан үйл үлддэг байсан байгаа. Тэгэхээр нэг нь бол оюун ухааны бэлэг чанарын хүч чадал, нөгөөх нь бол хүний бие махбод буюу арга бэлгийн хүч чадал. Яачгүй хүч чадал гэсэн чинь нэг бид нар тэнд та бөөсний дараа тэр бол бид нэг хөөрхөн хугацаа өнгөрцөн те. Тэнд очиод бүгд уучраа мэдгүй, яахаа мэдгүй юм үе байсан байхгүй. Өөрөөр хэлбэл шууд анх удаа олон улсын кино төсөлд тийм олуулаа очсон. Дандаа айл болох Монголоос нэг те хамаг шилдэгүүд нь очсон байгаа шүү дээ. Тэд таныг бөөсний дараа надад мэдэрсэн зүйл нь юу вэ гэхээр монголчууд тэнд очсон монголчууд манд бүгд яг ийм ив нэгдэлтэй болсон. Бөөч өөрөө ив нэгдэл сүр хүч одоо үүмэн самууны сэтгэлийн хагарлыг төвшигдөх хүмүүсийн ив нэгдлийн оюуны дархлаа зарим хүн бол ямар нэгэн байдлаар одоо дандаа хүмүүсийг ив нэгдүүлж явах үүрэгтэй. Тэгэхээр би ч бас тэр бодлыг нэг анзаарж байгаа шүү дээ. Хоорондоо маргах нь муудах нь бас итгэл үнэмшил нийлэх үү. Тэр чи янз янзын орон зайтай, янз янзын өөрийн одоо карьер гэж ярих уу. Тийм карьертай, янз янзын итгэл үнэмшилтэй улсууд нэг газар нэгдээд Монголынхаа түүхийг үзүүлэх гэж шүү дээ. Тэгэхээр чин би ч юм бас дотроо янз бүрийн хүмүүс үл ойлголцох асуудал үүсэн шүү дээ. Тэр чинь сар 2 сар гэдэг чинь. Тэгэхээр бас дотроо гуйж байгаа юм чи. Энэ олон улсын хувь заяаг ивэж ажил үс бүтээмжтэй байж тэг бидний ивэгээр тэг хүн ер нь дандаа хүний төлөө л гоё. Өөрийнхөө төлөө бол бөөлж нэх үзээгүй. Тэр киноцлт маань үдсэн хүний хувьд монголчуудын ялангуяа 13 дугаар зууны үеийн түүхэн киногоор дамжуулж их сурталчлах гэж би бол харж байгаа. Бид нар ч гэсэн маш сайн ажилласан. Тий. Би нэг нийтлэл бичсэн шүү дээ. Тий. Батхааны цэргүүдтэй өнгөрөөсөн 21 өдөр гээд би нэг жүжигчтэйгээ хамт байсан 21 өдрөө ирээд нийтлэл итсэн. Би тэрийн хооронд жүжигчин хүний амьдрал, соёл, сэтгэлийн дэвчээр хат гэр бүлийн ард нь хүлээж байгаа дэвчээр тэгээ дээрэс нь ганц жүжигчин хүн гэдэг чинь ганц жүжиглэхээс гадна бие байдлаа авч явах хил усны боловсрол, мэдлэг, түүхэн мэдлэг хувь хүний одоо сахилга батгай бүх юм ордгийг би ингээ өөрөө бас үзэж байгаа. Тэгэл миний нүдээр бол ийм гоё байдаг юм байна. Монголын жүжигчд маань үнэхээр гайхалтай авьяастай хил устай. Тэгээ би бас жаргал зовлонгийг харж байгаа. Тэгээд бас зургийн талбай дээр ингээд би чи нэг зогсож үзэж байгаа шүү дээ. Тэг нэг цаг зогсоход ямар гоё байсан. Тэг чин ам цангаж ариун цэврийн өрөө орох хэрэг гарч ийн. Тэгэхэд чин тэгээд манай монгол жүжигчд чин үнэхээр гайхалтай төвчээртэй. Тэг би бас нэг юмыг анзаарсан. Нөгөө олон улсын жүжигчид нийлээд яг нэг гоё зураг авалтын хэсэг болсон чинь нөгөө гадны жүжигчид бүр ингээд нөгөө жүжиглэхийнхаа өмнөх ингээд бие бэлдээд байгаа байхгүй ингээд залбираал хичээгээл. Тэгэхэд манай тэр чинь ингээд үнэхээр хичээгээд байгаа байхгүй дөрдөл орох гэдэг шиг байгаа. Тэгэхэд манай хэд бол зүгээр тэнд хоол идэж хөхөрж байгаа дуцаар ирж ирснээр шууд хаяал дөрдөө орж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө монголчуудын тэр нөгөө ховсох хувирах чадвар нүүрний тэр чадамж маш гоё юм байна. Тэр нүдний харц их хүчтэй. Тэгээ энэ миний л орон зай. Орон зай гэж ярьж миний бодол. Би өөрөө нөгөө бөө хүн учраас айгүй их ярхаа юмыг маш сайн шинжиж их нууцтай үздэг. Тэгээд ер нь за манай жүжигчид бол үнэн хүү авьяас бэлэгтэй. Тэгээд тэр нүдний харц нүдэрээ ингэж нөгөө тоглолт юм байна л да. Тэгээд анх удаа нөгөө жүжигчин хүмүүсийн амьдрал дунд орж үдсэн учраас сайхан л байсан. Тэгээд тэр талаараа сэтгэл мичээд нийтлэл тавьсан хүмүүсийг бас жүжигчтэй бодож хайрлаж ямаар юм байна. Өшөө ийм авьяас бэлгийг хөгжүүлж олон улсад төр засаг нь хүртэл дэмжмээр юм байна. Тий, яалчгүй тэнд явсан жүжигчдэр би хүртэл амар их бахархсан. Тэг нэг юмыг л би ойлгосон. Монголын түүхийг монгол хүн л гаргана. Ямар ч Казахстан, Киргиз ямар ч хүн Монголын түүхээр кино хийсэн ч дүр нь орохгүй юм байлээ. Монгол хүний түүхийг бол яг монгол хүн л бүтээдэг юм байлээ. Өөр одоо монголчууд царайтай жүжигчид хичнээн монгол хүний хаад ноёдын дүр тоглоод ордгүй юм байлээ. Тэгэхээр зүгээр нэг монгол хүн орж ирээ захын нэг ингээ морьтой дүрд ороход яг л байгаа юм чи. Тэгэл ер нь энэ бид нэр өөрсдийнхөө түүхийг цаашаагаа дэлхийд энэ олон баялаг түүхээр энэ олон мундаг жүжигчтэй дахиад олон улсад гаргаад
одоо Монголын түүхээр кино хийгээвэл дуусахгүй л тий. Зөвхөн нэг хатны тухай гэхэд хичнээн олон кино байна. Зөвхөн одоо нэг Баатарын тухай. Тэгэхээр тийм тэгээд би бодож ирсэн энэ соёлын яам төр засаг дэмждэг бол энэ Монголын түүхээр дэлхийд таниулсан кино ихэдгүй мөн их баялаг байна. Тэгээд энэ жүжигчдийн энэ зүс царай бие хаа хувц сунаар зохимж бол гайхалтай. Ягаад гэвэл нөгөө унгарчууд хараад өөрсдөө бүр шоконд ороод байгаа байхгүй. Тэр нөгөө Баатарын хувц өмссөн байгаа байдлыг хараад. Тэгээд нөгөө хөндлөнгийн нөгөө өргөдөж очисон ажилчин учраас тийгээл сар болоход чинь би чинь ингээл тэрүүгээр зургийн талбайгаар явхад их юм анзаарч байгаа юм чинь. Тэгээд одоо сэтгэл ийм иймэрхүү юмнууд байна. За, эргээд нэг бүгхээр би нэг хит хитгэн л бөөдөр очиж үзье. Тэр болохоор яасан гэр ээжигээ ч юм уу те гэр бүл ихнийгээ дагаад очиж исэн. Анх удаа тийм хүчтэй хөрнөлөөсөн зүйл нь юу вэ гэхээр нэг ингэж байгаа байхгүй. Та тэнд ингээд бөөлж илөө. Би болохоор тэр ингээд зүгээр бичлэг хийгээл явчихсан. Нэг тийш анхаараа байсан. Тэгсэн таны онгод орсноос хойш чин бүүнэрт юм улаач байд штэ. Тэгэхэд өмнө очижсэн хүмүүсийн болохоор яасан гэхээр улаачаараа дамжуулж надад ойлголт гэсэн юм. Та тэнд онгодч орсноос хойш зүгээр таны үг болгон шууд ингээд ойлгогдоод байгаа юм. Ямар ч улаач хэрэггүйгээр. Тэгээ би ингээд тэгэд шууд анхаарал бүр илүү их ингээд түлэрч байгаа юм. Нэг бичлэгэж мартцсан. Тэгэнгүүт таны хэлж байгаа тэнд одоо хэлж байгаа үгнүүд нь штэ. Тэнд байгаа хүмүүст зориулж хэлж байгаа. Тэ? Одоо бид нар бүгдэнд нь зориулж ингэ хэлж байгаа үгнүүд шүлгэлсэн маягаар ингэ шууд ингэ явцсан байхгүй шууд. Тий, яруу найргийн шинжтэй байлна гэдгийг. Тийм үү. Энэ эртний өндөр язгуурын соёлтой хуучныхаа ёсыг алдаагүй тэр өндөр тэнгэртэй харьцдаг бөөнөрийн үг хэллэг нь дандаа яруу найргийн шинжтэй байдаг. Тухайн бөөгийн онгод ороход бүх болох ч байгаа үйл явдал юм уу тэр хүнийг одоо толгой холбож хэлдэг. Тэр бол бас их удаан жил бөөлж их бас цаг хугацаа орж ер нь энэ бөөд бас их гүн орж иж тийм хэмжээнд очдог гэж тайлбарладаг. Удаан гэж та одоо хэрэг хугацаа зарж байсан бэ? Одоо би ч одоо манай хүү чинь том хүү чинь 16 таа шүү дээ. За. Тэгээ би хүүгээ төрхөөс өмнө бөө хийсэн гэхээр одоо 6 хонд бөө болж илээ шүү дээ. Хуур муур барайл. Тэгэхээр ч одоо явган бөөлнө гэж байдаг байхгүй юу? 6 хонд л одоо тэр хуурыг яг барайл тэр онгодыг дуудаж хуурдаж явсан гэхээр одоо хэдэн жил болсон байна гэсэн. Энэ бас нэг подкастын бас нэг гол юм байна. Би нэг хувь тавилан гэж яриад байгаа шүү дээ. Хувь тавилан гэж яг байна уу? Эсвэл миний хийсэн одоо чинь баруун явах уу зүүн явах уу гэх хоёр сонголт байна шүү дээ. Миний хийсэн сонголтоос шалтгаалж тэр одоо үр дүнгууд нь гараад байна. Хувь тавилан байлгүй яах вэ? Ямар хүүхдтэй болохоо бид сонгодгүй үстэй. Ямар хүнтэй суухаа бид сонгож чаддаггүй үстэй. Хизээ өгөхөө бид сонгодгүй үстэй. Тэгэхээр энд хувь тавилан байна. Хичнээн хичээгээд ухаантай мэдлэгтэй боловсралтай байсан ч насан дуусахад хувь тавилангийн нас дуусахад хүн гадаа ч юм уу гэртээ ч юм уу зүрх нь хаагдаад өнгөрчдөг. Тэр ирсэн хувь тавилангаа өнгөлж өөдөн дээш нь татна гэдэг бол эзэн хичээвэл заяа хичээнэ гэж байгаа. Хүнд сайхан хувь тавилан ирснийг өнгөлөх хэрэгтэй. Бидэнд сайхан хувц өгүүл угаагаа цэвэрлээд өмсдөг шиг өөрийнхөө хувь тавилан дээр зөндөө сайхан эрдэм мэдлэг, боловсрол, инэрл хайр тэр хувь тавилан өнгөл өөдөн тат. Мэдээж хувь тавилан байна. Би нэг айлын 3 дахь хүүхэд болоод хувь тавилангаар төрчлөө. Тэгэхдээ би энэ хувь тавилангийнхаа эзэн нь учраас тэр нөгөө эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг цаашаа өөрийнхөө хувь тавилангаа өөрөө зохицуулах хэрэгтэй. Тэрнээс одоо ингээ арх угаа явж байгаагаа хувь тавилан гэж бас шууд хэлж болохгүй. Хувь тавилан гэдэг чинь ер нь эхлэл төгсгөл хоёрыг л хэлээд байгаа юм. Хиний хүүхэд болж ямар айл төрөх чинь хувь тавилан. Хизээ хаана өөхөх чинь хувь тавилан. Тэр хоёрын дунд оршиж байгаа амьд насныхаа энэ цаг хугацааг өөрөө зурах хэрэгтэй. Тэгээд л одоо хувь тавилан өөрөө гартал байна гэсэн үг л утгыг хэлж байгаа юм. Одоо ингээ бөөг ингээ ярингууд яаж нэг хэр хүмүүс нэг юм эн чи өөрөө бөөг шүтдэг юм байна гэдэг өөр шашин дэлхий дээр өчнөн байгаа. Би болохоор шүтлэгтэй хүн биш байхгүй өөрөө. Тийм учраас христийн сүмж явж үзсэн. Лам дээр очиж үзсэн, гандаа орж үзсэн, бөөнөртөө уулзч үзсэн. Юм ингээ сонирхоод одоо юу гэх мэдлэгээ хэлээд байгаа байхгүй.
олон улсын бөөнөр бас ингэ байгаад байна. Тэнгүүт эднээс Монгол бөө энэ тэнгэр шүтлэг гэдэг зүйлийг та маш энгийнээр тайлбарлаад өгч байна. Ерөөсөө олон улсад дэлхийн хүн төрөлхтөн тэр чигтээ шашнаас өмнөх хүн төрөлхтний сэтгэлгээнд оршсон тэр мөргөл бол бөөгийн зан үйл. Бөө гэдэг чинь хүү нэгдэл балар эртний нийгэм хүн соёлжиж хүмүүжээгүйгээсээ ахуулаад хүн байгалийн юм хүчин зүйлд нөлөөнд автаад тэрнээсээ айц сүнс жаргал зовлон гэдэг мэдрэмжийг авч эхэлсэн цагаас эхэлж тэр зан үйлийн маягаар буюу шүтэж эхэлсэн байна. Энэ бол бөөгийн мөргөл. Сүүлдээ хүн соёлжоод ангид нийгэм рүү шилжээд хүний бодол санаа хувьсэлд ороод ирэхээр бүх юмыг дүрм журмын дотор багтаах буюу нийгмийн амьдрал эхэлж байгаа байхгүй хууль дүрм хаанд засаглал. Тэгэхээр энийг шашин бол гэж нэр томьёо үсчин сургаал судар номтой. Дэлхийн үндэстэн бүхэл үндэстэнд бөө байгаа. Энэ чинь Монгол хүний өмч биш. Тэр дотроос нөгөө сүнстэй харьцдаг байгалийн тэр дүрмгүй эзэн зохиогчгүй хүний оюунаас сэрэн гарч идэг тэр үзэгдлийг бөө гэж нэрлсэн байна л да хар шүтлэг. Энэ дотроос энэ зүйлийг амьдралдаа хэрэглэж хүн ард олныхоо амьдралын гүн ухаан үзэл санаа болгож төр засгийнхаа үйл хэрэгт оролцуулж бүр энэ оюун санааны дээдэнд нь хүргэсэн монголчууд л тэрүүгээр онцлогтой. Бөөгийн мөргөл дотроос гадны бүү байгаа шаманизм, олон улсын хэллэг нь шаман. Тэгтээ нөгөө тэнгэр шүтдгээрээ монголчууд ганцаархнаас сондгоо. Тэрнээс өөр улсын бөөнөр бол мэдээч бөөнөр адилхан. Тэгтээ учиргүй тэнгэрцүү өргөөд яг тэнгэр төвтэй биш. Бид бол ялгаа онцлог нь бол тэнгэр буюу дээд докторгүй хормостод мөргөдөг. Тэр үзэл санаа нь өөрсдийнх нь нүүдэлчтэй амьдралын сэтгэл зүйтэй нарийн уялдан холбоод тэр бөөгийнхаа үзэл санаа тэнгэр шүтлгээрээ амьдралынхаа утга зүгөө олж авдаг байсан. Гадны тэр шаманизм бол тийм биш. Зүгээр тухайн үед хүнд тусалдаг буюу тэгш бусын харилцааг зохицуулагч байсан бол монголчууд бол энийг бүр амьдралын гүн ухаан болгон явж ирсэн. Бөө бол мэдээж философи үлдээ. Тэгтээ одоо гүн ухаан үзэл санаа нь бидний энэ амьдралд яг хэрэглэгдэжсэн. Тэгэхээр нөгөө эн чинь зөвхөн засал ном хийдэг бөөгийн хувц өмссөн улсууд гэхээсээ илүү нийтийн монголчуудын амьдрал одоо нүүдлийн амьдралд итгэл үнэмшлэр яаж амьдрах уу гэдэг утга учир нь тэр шүтлэг мөргөлд нь байсан байхгүй юу. Тэгэхээр судлаачид судалж үзээд монголчуудын нүүдлийн амьдрал харахад айгүй хүнд юм байна гэж бичсэн байна. Германы судлаач 1930 хэдэн онд тайлбарлаж бичсэн бүр ингээд орчуулж үзсэн. Зүгээр энгийн нэг тийм монголоор ирээ явсан. Ямар хэцүү айхуу амьдралтай мал дагсан ийм хүнд цаг уур агаарыг давсан тэгээд ийм эд хогшил бүтээн байгуулалт юу ч байхгүй нэг ийм жижигхэн эсхий ийм бор гэр дотор одоо зөөгөх юм байхгүй гэж байгаа байхгүй юу. Нэг ганц нэг хавдартай иргэнэгтэй тэгтээ эдгээр асар одоо тэр баялаг сэтгэл зүйтэй амьдэрдэг. Тэгээд эдний онцлог нь хаана ус булаг байна одоо бүх л газрын энэ радар гэдэг шиг энэ өөрийгөө тойроод хүрээлэн буу орчноо маш сайн мэддэг, зам сайн мэддэг, хаана ус сууж болдгоо, хаана бохор ус байдгүй, хаана одоо нөмөр газар уу гэдэг энэ байгальтайгаа бүр жинхэнэ утгаараа яаж гэмээр харилцаж чинь. Тэгээ тэр хэлсэн зүйл дийшээ явбал одоо тэр заасан зураг байхгүй байхад мэдчихэж штэ. Тэгэхээр эдгээр бол байгалийн зөнтэй ард түмэн буюу тэнгэр тэр шүтлэг өөрсдийнх нь шүтлэх нь эдний амьд сэтгэл зүрхэнд асар том юм амьдралын мөн чанарыг өгсөн юм байна. Тэгэхээр эдгээр энүүгээрээ оршин байж амьдардаг улсууд юм байна гэж тэмдэглэсэн байгаа. Тэгэхээр нөгөө монголчуудын хувьд материалист үзэл буюу тэр эд баялаг бол их чухал биш. Хүн яг энэ насныхаа амьдралд зөв ариун амьдрах ёстой гэдгийг л ойлгосон ганц ард түмэн. Тэгвэл одоо энэ үзэл санаа маань байхгүй болоод удаж байгаа. Одоо тэгээд хүмүүсийн бүгдийг одоо баг багаар дэлгээд ойлгодог болох байлгүй дээ. Харин тэг ялангуяа одоо энэ подкастер маань дамжуулаад залуучууд илүү сонирхоос тэ түүх болон бүт холбоотой зүйлүүдийг судлаад үзээсэй гэж би бол бас бодоод байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө түрүүн чиний хэлдэг бүр маш зөв. Хүн ямар нэг юм шүтэг халавгүй. Шүтэн гэдэг чинь нэг юм батлагдаж, нотлогдох юм уу? Эсвэл бүр ингээд төрхөөс нь ахуулаад заасан юм байдаг.
Хүн ер нь бол энэ өв соёл, энэ өөрсдийн язгуур энэ ёс уламжлалтайгаа танилцах хэрэгтэй. Бид аливаа ямиг эхлээд танилцж мөн чанарыг ойлгвол тэр хүссэн хүсээгүй итгэл үнэмшил, шүтлэг, бишрэл болон хувирдаг байхгүй юу. Тэгэхээр чи зөв хэлж ш. Тэрнээс ингээ хий хоосон мухраар учиргүй ингээд нэг арилжааны төлөө, алдар нэрийн төлөө ч юм уу, зөвхөн одоо баян болохын төлөө ч юм уу шүтнэ гэхээр эн чинь нөгөө буруу болж хувираа. Тэгээд тэр чинь эргээд биелэхгүй бол залуучууд тэрийг чи хараа зүхээд худлаа хуурамч гээд үзээ ядаж штэ. Тэгэхээр эхлээд энэ Монголын энэ залуу хүүхдүүд, өсвөр насны хүүхдүүд өөрсдийгөө эхлээд энэ соёлтой танилцсан. Би ер нь бол тэгж боддог. Хүн эхлээд энэ хүн болоод эхлээд өөрийн түүхтэйгээ танилцсан. Дараа нь өрөөлийн түүхтэй танилцах хэрэгтэй. Тэгэхээр өсвөр насны залуучууд бол Монголынхаа түүхтэй бүтэн танилцахад хэцүү маа гэхэд ерөнхий бүх түүхтийн танилц. Ямар шүтлэгтэй, ямар соёлтой, хаан засаглал нь ямар байсан, монголчуудын баримтлагдаг гол мөн чанар юу юм, бидний хамгийн чухал идэх өмсөх хувцас нь юу байсан юм. Тэгээд ирэхээр хүн чинь тэндээс ахуулаад би гэдэг утгаа олж эхэлнэ. Тэгэхээр одоо миний бодлоор бол өнөөдөр шашин шүтлгийг бол гүн шүтэх хэрэггүй. Зүгээр үнэн мөн чанарыг ойлгочих юм бол тэр бол өөрийн амьдралд сургаал номлол юм уу? Итгэл үнэмшил болон хэрэгжээд явах нь илүү чухал юм болов уу гэж утсан. Тэрнээс одоо чи өнөөдөр бөөлүүлээд ч юм уу засал хийлгээд байдгүй шүү дээ. Тэгтээ ингээ бөөд их тийм сонирхолтой. Тэгэхээр би чамаг бол ингээ дүгнээд байгаа байхгүй юу? Хүн ерөөсөө гүн ухааныг л ойлгох юм. Буддийн шашинд чинь нэг тал нь юм тарин ном, зан үлийн ёс, нөгөө тал нь бол философи ёс нөгөө шүү дээ. Тэгэхээр Японд одоо зэн буддизм ч юм уу, Японы буддизм бол зөвхөн сургаал, номлол, гэгэрэл, бясалгалыг авж байна. Зарим газар бол тэр нь их чухал биш. Одоо ном уншуулах, хойд хурдах их, зул хүж асаах ч гэдэг юм уу. Тэр ёс нь илүү хөгжиж байна. Тэгэхээр миний одоо судалгаагаар бол ер нь зан үйл ийм ёс заншлаасаа илүүтэйгээр тэр амьдралдаа хэрэглэх философи, гүн ухааныг сурах юм бол илүү дээр юм байна. Ягаад гэвэл тэр одоо мод руу ингээд мөнгө гуугаад сүү өргөөд ээж болохгүй болчихлоо шүү дээ. Модыг яг мод чигээр нь хайрлан хүндлэвэл энэ бол жинхэнэ философи нь. Тэгэхээр бөө мөрөглийг бас ийм учиргүй гээл гал ус дахиад жил болгон засал ном хийлгээл бүр ийм талаас нь биш. Яг нэг юм тэнгэр үзэл санаагаар нь буюу тийм гүн ухаан талаас нь хараасай үзэл санаагаар нь. Тэгээ амьдралд одоо яг нэг эцэг эхээ дээдлэн хүндлэх нин төрөнд хэрэгтэй юм байна. Дараа нь эх орон газар шороондоо үнэхээр хайртай байх ёстой юм байна. Гуравт нь энэ эхээс заяаж эцгээс өгсөн бие махбодыг хүн шиг эзэн шиг зөв авч явах ёстой юм байна гэд нэг юм гурван зүйлийг айгүй энгийнээр ойлгвол та жинхэнэ тэнгэрлэг үзэл шүтлэгтэй бөө мөргөлтэй гэсэн үгийг хэлээд байна. Аавынхаа нутагт очиод овоонд мөрөгдөх ч юм уу, ээжийнхаа нутагт очиод ууланд гарна гэдэг бол монголчуудын бөөгийн мөргөл. Бид нар нэг жоохон сүүлийн үед энэ ташаа ойлголт өгчлөө л дээ 20 жил 2000 оноос хойш. Бөөдөр л очиж бөөлвөл бөө мөргөлтэй. Тэгээ би бол бөө шүтдэггүй уул ус шүтдэг гэж зарим нь тэгээд байгаа. Гэхдээ бол бөө шүтлэг гэдэг чинь ангар дээр ирэхийг хэлэхгүй. Хүн бүр өөрийнхөө их нутаг байгаль, одон гариг, эцэг эхээд эрхэмлэн дээдлэж тэндээс итгэл авахыг бөө мөргөл гэж хэлж байгаа. Тэрний багахан хэсэг буюу өчүүхэн хэсэгт нь ангар бөөлдөг. Тэрийг зан үлийн хэсэг гэж байгаа. Тэгэхээр нийгмээрээ бидний ойлголтоо маш гоё зөв ойлгоод авахгүй бол нөгөө хитрхи их юм гажуудаад хүмүүсийн нөгөө ойлголт нь одоо бөө гэвэл бөө шүтлэг гэхээр нэг над дээр ирдгийг хэлээд ах шиг байна. Гэвч тийм биш. Ер нь бол би бас тэгж л бодож байна. Ялчгүй тэгэл байгаль дэлхийтэйгээ холбоотой байгаа. Монголчууд ялангуяа. Тэгээд би болохоор ингэж хараад байгаа байхгүй. Одоо ингээд бүү үн дээр тэ одоо чинь тань дээр онгод орно гэж байгаа. Тий. Энийг би за онгод орчлоо. Орсны дараах процессыг би ингэж ойлгосон байхгүй. Над зүгээр яаж бодож юм гэхээр Matrix гэх кино байдаг шүү дээ. Matrix дээр баахан тоонууд яваад байдаг шүү дээ. Тэрэн шиг тэр дээр байгаа
одоо өнгөрсөн цаг үед одоо байсан бидний өвөө юм шүү дээ. Тэдний маань мэдээлэл тэр тоо шиг байд юм болов гэж харагдаад байгаа байхгүй. Тэгээд ирж буугаад тэгэнгүүтээ өөрөөр хэлбэл өнгөрсөн үеийг ингээ хий шууд хэлээлээд шүү дээ. Ийм байна, тийм байна. Ингэсэн байна чи гэх. Тэрийг юу гэж тэр Matrix дээр гардаг одоо код гэдэг шүү дээ. Код шиг л ингэж мэдээллийн юм нэг өөр бидний нүдэнд харагдахгүй нэг өөр юм орон зай байд юм болов гэж ойлгоод. Энэ яг одоо тайлбарлал ийм л дээ. Миний аавын ген байгаа шүү дээ. Ээжийн ген байгаа. Тэгээ энэ бүх ген эсүүд миний дотор оюун санаа бие махбод эсэн дотор хадгалагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр бөө хүн тэр оюун санааныхаа одоо мемори гэх юм уу програмыг сэрэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр бүх мэдээлэл хаана байна гэж яг энэ дээр биш. Энэ дотор л байна. Энэ дотор ангар гэдэг хүн за энэ та гэдэг хүн хідэн үеийн ген цус махбод явж байгаа шүү дээ. Өөрийгөө бүтээгээгүй шүү дээ. Гэт эцгийн бүх 7 үе 9 үе явж байгаа шүү дээ. Энэ бүх үеийн мэдээллүүд чинь эс болоод таны тарихынд хадгалагдаж байна да. Тэр эстэйгээл буюу мэдээлэлтэй л харьцаж байна. Тэгэхээр тэрнтэй харьцах одоо жоохон шинжлэх ухааны талаас нь ярил өөрийнхөө энэ их тарих баг тарихаа унтрааж агаад тэр өвөг дээдсийн оюун санаатай харьцаж эхэлж байна. Нэгсэндээ компьютер тэрний мемори картыг юм уу дискийг хийгээд асаачиж байна. Тэгэхээр нөгөө бүх мэдээлэл тэгээд окторгүй хурмус таана байна. Энэ дотор л байгаа л да. Ирээдүй энэ дотор л байгаа. Өнгөрснийг одоо бид нэр яг одоо өнгөрсөнд түрүүн юм яриад өнгөрчлөө шүү дээ. Тэрийг гараар барих боломжгүй байна уу? Гаргаад ирэх боломжгүй байна да. Тэгвэл нүдээ хинж яагаад юу ярьснаа бодохоор өнгөрсөн бодогддгүү. Тэгэхээр өнгөрсөн амьдрал гэдэг бол таны дотор л байгаа. А ирээдүйг хоёлоо одоо маргааш яхаа мэдэхгүй ч гэсэн зурж байгаа шүү дээ. Тэгэхээр ирээдүй бас бидний дотор л байна. Тэгэхээр юу хэлэх гэж юм бэ гэвэл бөөхөн тэр оюун санааны хүчээр өнгөрсөн одоо ирээдүй өвөг дээдсийн оюуны мэдээлэлтэй харьцдаг үнийг хэлж байгаа юм. За тэрний тусламжтай харьцах ганц арга нь бол онгод буюу тэрийг хүлэглэн одоо энэ чи их олон талын тайлбартай учраас маш энгийн аргаар л тайлбарлах гэдэг. Тэр онгод буюу нэгэн төрлийн хүч юмар. Та бид хоёр одоо энэ телевизораа дугаар энэ мэдээлэлээ цацах гэж штэ. Энэ камерын тусламжтайгаар тэрийн шиг тэр онгодын тусламжтайгаар тэр бүх юмтай харьцсан оюун санаа нийлдэнэ гэсэн. Тэгэхээр оюуны чадамж маш өндөр хүн байх ёстой. Тэрнээс зүгээр нэг энгийн хүн дээр бин чинь ирэхгүй. Сүүлийн үед нөгөө үн цэнэгүй болоод ямар ч хүн бөө болчиход байна л да. Тийм биш юм. Маш өндөр чадварлаг оюун ухааны өндөр ёс суртахуун, дотоод сэтгэлийн асар их төвчээр хадуужил соёл одоо эрдэмтэн далайвгаан судалгаан дээр хүртэл байгаа хамгийн том судалгаа хийсэн хуучин цагийн эрдэмтдийн нэг. Тэрэн дээр юм бөө бол ерөөсө асар их төвчээр хадуужилтай оюун ухаанлаг бараг тэр үеийнхээ сэхэдэн гэж хэлгээд арай хэлсдэхгүй тийм оюунлаг хүмүүс бөө болж исэн байна л да. Тэгэхээр одоо зүгээр нэг энгийн хүн өвчмөсөд бөө болчих юм биш. Яг нь нийгэм тийм ойлголт өгчлөө л дөө. Одоо нэг хүн бие нүвдөл тэр онгод байна гэхээр нэг юм өвчин зовлон ороод ч юм уу нэг тийм урууданд оройтсон хүн бөө болдгийм байна гэдэг ерөнхий нэг тийм ойлголтыг өгөхөөр нөгөө хүний амьдрал чинь одоо янз янзын зовлон ирэхээр тэрний шалт нөгөө зов зүдэрж байгаа дээрээс нь бөө болчихор чинь бүр зүдэрж байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм л байна. Бид нар Унгарт ажиллаад ирсэн шүү дээ. Монголд ирсэн. Таавал эрт ирсэн байсан. Тэгээд нөгөө бид нар ажиллаа дуусгаад ирэхээс өмнө та хэлжсэн байхгүй. Мэдөө нэг хүрээ дээр ирээ гэдэг. Музей дээр мөн хүрээ дээр ирээ гэдэг. Тэгээд би ирээд яг тэр өдөр та яг ирсэн өдөр нь би тантай зүгээр уцаар иж байгаа л гинтл хүрээд ирсэн л дээ. Тэгсэн чи тэр ирсэн өдөр нь таны онгод буужсэн байхгүй. Та яг бөөлж исэн үе яг таарсан. Тэгээд би үг тавьж суудсан. Тэгэнгүүт та гэсэн байхгүй. Та гэх юм уу одоо онгод нь орсон та. Тэр үүдэн сууж байгаа залуу хүрээ дээр гээд намайг шууд заасан баг. Тэгээ би яваад утсан. Би тэнд бол юу ч асууя эсвэл юу ч асууя гэж бодоагүй. Зүгээр сонирхоод орсон. Тэгсэн чинь чиний гидсэн дотор нэг юм болохгүй байна гэдсэн байхгүй. Тэгж хэлжсэн. Тэгээ тэрийг эрт анхаараарай гэдэг. Тэрний дараа шууд би яалчгүй тэгээ хэлснийхэн дараа имлэг дээр өтсөн, шинжилгээнүүд өгсөн. Ходоод маань нэлийн муудсансан.
Тэг эртгэн шиг имчлүүлсэн л дээ. Өөртөө цаг гарахгүй явсаар байгаад тийм болсон юм л дээ. Тэг бас айгүй хүчтэй нөлөөсөн тэр. Баярлалаа хаа. За. Тэр мэдээлэл бас яаж чичдэг. Одоо бүгдийг бас яг мэддэг хүн шиг тайлбарлахад их хэцүү. Бөөлн гэдэг чинь тэр цаанаасаа л тэр өөрийгөө өдөрдөж чадахгүй ямар нэгэн юмд эзэгнүүлээд эзэлсэн зүйл нь л бүгдийг л ярьж байгааг хэлнэ л дээ. Тэгэхээр одоо бас бүх зүйлийн хариултыг өгөөд ч юм уу тэр мэдээллийн гэдэг ч гэдэг юм уу яг юм үгээр тайлбарлахын аргагүй. Тухайн бөөлж байгаа үеэ ч хүн санддаггүй мэддэггүй олон хүн ирнэ тэр бөө хүнд хувц өмсөн миний дээлих хүнд 30 гаруй хил хувцсанаар өмсөөд тэгээ тийм хүчтэй юмны нөлөөнд ингээ орохоор хүн чинь ийм илүү дутуу юм бодож сэтгэгч тийм чадваргүй болно. Тухайн байдалд бол бүтэн одоо тэр онгодын мэдлэлд орж биеэ эзлүүлж байгаа. Тухайн онгод орж ирэл хүмүүсийн амьдралын яг тэр нэг болох болохгүйц хамгийн чухал юмыг л хэлж өгдөг. Одоо амьдралд хэрэгтэй бидний амьдрал яг зовлон болж магадгүй ирээдүйд жинхэнэ одоо утгаараа зовлон болж магадгүй гэсэн зүйлүүдийг л урьдчилан харж тэр хүнд сануулan хэлдэг. Тийм л байна. Одоо хувь тавилан гэж ярьж байгаа шүү дээ. Тийм. Хүмүүс амь оруулдаг. Хувь тавилангаа зөрчиж юм гэсэн үг. Одоо энийг бол хэлж мэдэхгүй байна. Хувь тавилан, сайхан тавилан тэгж амиа орлно гэдэг чинь ерөөсөө нэгдүгээрт юмд хорлогдохыг хэлнэ л дээ. Хүн ер нь өөрийгөө устгах нь үгүй хийнэ гэдэг бол бүр маш хэцүү гинэ. Яаж ч сэтгэлээр унж, ямар ч хайртай үний алдаж, яаж ч гасалж гангинж тэр битэл бүр ингээд бүр яг амь тавихын наан хүртэл хүн амьдрал гэж боддог гинэ. Хүний ухамсар өөрөө амьдрахыг тэмцэл. Гэтэл тэр хүн ингээд ямар ч шалтгаангүй амиа хорлож ийн гэдэг бол шалтгаан байгаа л да. Гэхдээ тэр чинь өөх шалтгаан бай. Ер нь энэ хорвоо дээр өөх шалтгаан их цөөхөн гинэ. Бусдын ямиг л хөнөөдөг юм уу, нүгэлтэй юм ивэл одоо бүр өстэй зайлшгүй юм л цаазаар авдаг үстэй. Тэрээс өөрийнхөө ямиг хорлно гэдэг бол ямар нэгэн юмд хорлогдож байгаа оюун санаа эзлэгдэх, сэтгэл зүйд маш том өөрчлөлт орох, өөрийгөө хянж чадахгүй болж байгаа. Тэгэл одоо тэр сайхан заяасаа амьдралыг үгүй хийж байна. Тэр тусмаа залуу хүүхдүүд бол аюулгүй их амиа хорлно барина гэж боддог байна бас. Залуучууд нийгмийн өсвөр насны дотор амьдрал бол маш баялаг, маш гэгээлэг. Бүх хүний амьдралд жаргал зовлон хоёр ээлжилнэ. Тэгээ зовлонтой үедээ бол хизээч тэгж одоо үхий хатъя яах гэж төрвөө гэж бодож болдгүй юм байна л да. Тэгвэл зовлон бол одоо хэрвээ зовж ивэл маш баярл гинэ. Амьдралын хамгийн хүнд хэцүү багш бол зовлон гинэ. Тэгэхээр одоо ямар нэгэн байдлаар зовлонтой тулгуурвал тэр бол чиний амьдралд сургаж байгаа хамгийн том багш учраас тэр зовлонг идлээд даваад арга ухаанаар зарим нь бусдын тусламжтайгаар үхэж ирээсээ болохгүй. Хүн өөрийнхөө насыг дуусгаж л үхэх хэрэгтэй. Хорвоод ганцхан зүйл л өгсөн. Тэр бол энэ олон хүн дотор амьдр гэдэг нас. Тэгэхээр хүн энэ насаа амьдралын насыг дуусгах хэрэгтэй. Тэгтээ тэрнгүү 70-80 жил бол бидний хувьд одоо ингэ бодоход урт боловч яг ингэ туулаад өнгөрөөсний дараа энэ орчлон хорвоо насжилттай бол өчүүхэн жоохон зүйл. Хүний бүхэл бүтэн энэ хэдэн мянган үснээс ганцхан үс таслахад үсэнд өөрчлөлт орохгүй дээ. Яг тэрэн шиг энэ ертөнцийн настай бол хүний нас бол харьцуулшгүй богино. Тэгэхээр хүн энэ өөрийнхөө насанд энэ насыг нэр төртэй, үнэн шударга, амьдралын утга зүйтэй өнгөрөөх хэрэгтэй. Тэр тусмаа хүний хамгийн богино нас бол хүүхэд нас байдаг байхгүй юу? Одоо ингээд эргээ харахад 20 хүрээл эргээл юм уу 25 хүрээл харахад одоо энэ бүх нас ингээд хүүхэд нас айгүй урд өнгөрцөө. Тэгэхээр тэр хүүхэд наснда хүн хамгийн их дурсамжийг бүтээж аав ээж нь үр хүүхдээгээ дурсамжийг бүтээдэг юм уу? Тэр хүүхэд нас, залуу нас эдрийг. Тэгээ залуу нас бол бас их хурдан. Зовлон ихтэй юм шиг санагддаг. Гэхдээ ингээд өтлөөлөд харахад залуу нас айгүй хурдан өнгөрдөг. Тэгэхээр хүн өөрийнхөө энэ насыг маш тийм өрөвдөлтөй өнгөрөх хэрэгтэй. Амьдрал бол маш богинохон, маш одоо цөөхөн нас нэмээд байх гэсэн үг шүү дээ. Чамд тэнгэрээс юм уу эцэгхээс байгалаас өгсөн насыг чинь хорогдож гин гэсэн үг шүү дээ. Чам 100 мянган цаас өгөөд чи үрсээр гад нэг төгрөгтэй үлдэж байгаа шиг 80 нас өгөхөд чи тэрийг үрж яваа шүү дээ. Тэгэхээр бидний нас бол нин үгүй хэлэхэд бол хорогдож дуусаж яваа. Тийм л байна. Тэгэхээр амиа хорлно гэдэг бол
Тэр өөрийн наснаас гадна эцэг эхийнхээ сэтгэл зүрхийг тэр чигт нь хорлоод буцааж яах гэсэн үг. Яг хөө тэр хүний хувьд бол ингээд дуусчих штэ. Гэтэл тэрний өр хүүхэд ч юм уу, ах トゥ ч юм уу эцэг эхийн хувьд ингээд яг амьдаар нь хүлчээд явуулж байгаа. Тэгэхээр өөрөөсөө болоод бусдын амьдралыг хүртэл тийм дурсамж гоныг зовлон үлдээж болохгүй. Юу ч болсон сэтгэлээ хаттаа. Гэхдээ хаттаагаас гадна бодит байдлыг ойлгох хэрэгтэй. Хүн чинь ингээд нэг хоёр төрлийн юм хийж явд юм байна л да насандаа. Эхнийх нь бол ингээд өөртөө дурсамж утга учир бүтээж өгдөг. Дараах нь бол өрөөлд утга учир дурсамж бүтээж өгдөг. Тийм учраас ингээд өөртөө сайхан дурсамж бүтээж чадахгүй маа гэхэд өрөөлд сайхан дурсамж бүтээж өг. Тэгвэл эргээд тэр чинь чиний дурсамж болж хувираад чиний амьдралыг бас утга учиртай болгож өгнө. Эсвэл бусдын амьдралын утга учирыг олж өгвөл чи өөрийнхөө амьдралын утга учирыг олцдог гинэ тэр дундаа. Тэгэхээр энэ амьдралд бол маш ухаалаг хандах хэрэгтэй. Одоо бидний энэ толгой дотор байгаа оюун санаа, сэтгэл зүрх гэдэг бол хий дими юм боддог ч юм уу. Зүгээр нэг ингээд дураа хөрхөөрөө илдэг, дургуугаа хөрхөөр уйлдаг байж болохгүй. Маш их ухаантай, ухаалаг юмд их зарч. Одоо жинхэнэ тархиа ажиллуулах цагийн нийгэм өөрөө хэцүү нийгэм шүү дээ. Тэгэхээр одоо энэ нийгэмд хүн оюун ухааны дээд чанараар ажиллаж сэтгэл зүрхээ ажиллуулах хэрэгтэй. Тэгвэл одоо юу өөхөх, яавал илүү амьдрах бол гэдэг бодолтой болж эхэлнэ шүү дээ. Тэр чи аз жаргалтай байгаагийн хэлбэр. Би яг нөгөө хүүхд насаа дэндүү жаргалтай өнгөрөөсөн байхгүй. Тэгээд 20 наснаас хойш өнгөрсөн 10 жилийн хугацаанд ер нь бол айлуулах тэр дурсамжаа сэргээж, тэр дурсамжиндаа амьдрсан учраас аль хүүхд залуучууд руу чиглэсэн кино контент хийхийг хичээдэг. Яг бол тэнд жаргалтайс учраас тэр жаргалтай нөхчүүдийг яг ингээд хуваалж гаргахыг хүсдэг. Тэгэд яг энэ асуултыг асуусан гэхээр олон хүмүүс ялангуяа сүүлийн үед залуучууд илүү их амиа орлож байна хүүхдүүд. Мэдээж хүнд хэцүү юмуд амирх байгаа шүү дээ. Яг тэр бодол над хүртэл орсон байхгүй. Хүн болгон тийм бодол төрдөг гинэ. Шалтгаангүйгээр. Ингээд нэг юм бид нөгөө үнэнтэй нүүр тулгарх буюу айдсаа ялан дийлж чадахгүй худал хуурмагт итгэсний хариуд тэгдэг гин. Тэгэхээр ер нь амиа хорлно гэдэг бол бүр тэр чигтээ тэр хүний дотоод сэтгэл зүрх ялагдл хүлээж ийн гэсэн үг л дээ. Оюун санаа. Хүн чинь баруун юмд өгөхийг хүсэхгүй байдаг. Тэгэхээр ерөөсөө энэ доторх зүрх сэтгэлийн хөгжил гэж юм байна л да. Сэтгэлийн хумсараас гадна энийг л маш сайн задгаа хөгжүүлэх хэрэгтэй. Тэрэн дотор чинь нөгөө л монголчууд одоо соёл гэж юм яриа л да. Соёл гэдэг соёлжих хэрэгтэй. За соёлж ийн гэхээр юу хэлж ийн гэхээр зүгээр нэг юм хэл ярианы соёлтой ч юм уу нэг тийм гадна төрхийн соёлыг хэлэхгүй үндэс угсаагаа мэддэг эх орон зүрх сэтгэлтэй эрэгтэй хүн бол эр хүний үрэг даалгаврыг мэддэг эмэгтэй хүн бол бүсгүй хүний мөн чанарыг мэддэг ерөөсөө нэг иймэрхүү дотоод сэтгэлийн соёл гэдэг юм энэ бол жинхэнэ соёл хүн энийг л эхлээд сурвал дараа нь тэр сургуульд ч сурахад амархан ажил хийхэд ч амархан. Гэтэл нөгөө манай залуучууд нэг юмыг айгүй томор орхигдуулж байгаа юм. Яг уу энэ бас ингээд миний бодол шүү. Хитрхи их одоо залуу одоо багаас ахуулаад ийм тарих оюуны боловсролыг дэмжиж юм. Мэдээж хэрэгтэй. Тэгвэл нөгөө зүрх сэтгэлийн боловсрол соёл одоо тэрийг хаттай болгох, төвчээр хатуужил суух тийм зүйлийг сураагүйгээр амьдрал төл тавихар чинь нөгөө хичнээн мэдлэг мэдээлэлтэй хилтэй устай залуучууд хүртэл архит арсанд орох, хар тамхинд орох, авгаа өхний асуудал тарих, тэгээд тэрнээсээ болоо шантраад үхэх, амиан хорлох, шорон цуух. Тэгээд ингээд амьдралын үзүүл дандаа боловсралтай ч юм уу. Тэгэхээр нөгөө нийгмийн залуучууд тэр тусмаа энэ өсвөр үеийн залуучууд маань сэтгэлийн соёл боловсролыг маш сайн сурах хэрэгтэй. Төвчээр хадуужил. Тэг энийг яаж сурдаг вэ гэж асууж магадгүй. Тэр ихтгэл үнэмшлэр сурна. Тэр ямар нэг юм заахгүй, ангар заахгүй, их сургуульд заахгүй. Бидний аав ээж бол ер нь тэг тэрийг юу гэвэл нөгөө хүний ихтгэл үнэмшил, тэнгэрт итгэх, уулсанд итгэх, хүнлэг байх, энэ гомдоо бол үлийн өрн ирдэг гэж ойлголттой болох. Эн чинь эргээд өөрийг соёлжуулж байгаа. Дотоод ёс суртахууны гүн дээр. Энэ одоо бид нар ингээд нэг урлагийн хүмүүстэй дэлгэцэн юм их гардаг. Тийм учраас бидний амьдрал ч юм уу бидний хийж байгаа зүйл хүмүүсийн анхааралд өртдөг юм шиг байна. Тэгэнгүүт ялангуяа солонгосод
нийгмээсээ болоод амиа олж байгаа зүйл шүү дээ. Маш олон байдаг. Тий одоо тэр нийгэм гэдэг чинь Сошиал бүүдлэлт гэдэг нэг амар юм байна шүү дээ. Энэ хүн ингэсэн гэдэг нэг асуудалд ороход тэрийг маасаараа очиж тэр хүнийг уулаад тэнгүүт тэр хүн өөрөө ингээд амиа олчиж байгаа. Тэсгээд бид бодит зүйлийг шүтэн дахих тийм л үзэл санааны аюултай. Тэр мөн чанар буюу тэр жинхэнэ далд ухамсарын онлоор буюу тэр хүн дотоод сүнслэг байдлаар амьдрал хүний юу хийж байгаа чухал биш. Хүний алдаа бодог чухал биш. Аливаа бүх юм алдна, эргээ засарна. Тэгэхээр ч одоо нөгөө нийгэм чи өөрөө нөгөө одоо энэ өнөөгийн амьдрал чи өөрөө өнгөний хорвоо байхгүй юу? Одоо шашны үгэнд ч юм уу философи одоо утга зүйд бол өнгөний хорвоо буюу хүн энэ бодит байгаа зүйлийг л хүлээн зөвшөөрөөд байхгүй зүйлийг хүлээн зөвшөөргөө байцсан байхгүй харагдахгүй юм аа. Тэгэхээр нөгөө нийгэм чинь тэр хаяараа хин өнөөдөр хүчтэй амьдрах, хин өнөөдөр одоо айтайхан л хувцлахгүй бол хүний тоонд орохгүй гэдэг юм уу. Тэр ингээ цаг үе урсан одоо одох тусам бидний энэ сүнслэг харилцаа, сэтгэл зүрхний үнэн мөн чанарын харилцаа байхгүй болж эхэлж байна. Хэрэгтэй л бол найзлна, хэрэггүй л бол найзлахгүй. Тэгэхээр энэ байдал маань эргээд нийгэм тэр хүмүүжсэн залуучууд маань өөрсдөө эргээд жинхэнэ өөрсдийгөө үгүй хийх тэр ертөнцийг бүтээж ийн л да. Тэгэхээр болж игэл нийгмийн соёлын, нийгмийн залуучуудыг соёлжуулах энэ нийгмийн оюун ухааныг яаж бас нэг далд ухамсартай нь холбож өгөх вэ гэвэл хүний энэ итгэл үнэмшил гэж юм байна. Монгол ёс уламжлал байна. Ёс уламжлал гэдэг юм чинь эний чи ганц эсэргүүцдэг дархлаа байна. Монгол ёс уламжлалаа мэддэг, аав ээжигээ дээдэлдэг, бас нэг хүнийг муу хэлээд яах вэ гэдэг философтой хүмүүс бол одоо тийм мянган философтой хүн дундаар бол одоо алдаа хийсэн ч тэрийг уучлж шít. Тэгэхээр тийм юм ойлгодгүй шууд байгаагаар нь хүлээж авдаг хүн бол тэрийг үхтэл болно шít. Тэгэхээр нөгөө солонгосын соёл чи өөрөө нөгөө эд материал буюу орчин цагийн даяарчлалын соёлд орсон учраас тэр хүний дотоод сэтгэл зүй ямар байх, хүний дотор мөн чанар ямар байх сонирн биш. Одоо чи жишээ нь одоо нэг тийм кино ингэсэн шүү дээ. Instagram хаягн дээрээ одоо хэдэн мянган лайк байхгүй бол энэ бидний игнэнд орохгүй гэл нөгөөх нь юм Instagram дээр лайк цуглуулахын төлөө зөвхөн явдаг. Тэгээд тэрнээсээ болоод сэтгэл готролд ороод амиа хорлож байгаа гадаад кино идэв шүү дээ. Тэрэн шиг нөгөө тийм залуучуудыг тгийж удирдах чинь. Тэгэхээр нөгөө тэр нийгэм чи өөрөө хүссэн юм л хүртэж шүү дээ. Бид тийм байж болохгүй. Хүртснийхээ дараа тэгэнгүүтээ харамсдаг. Тий. Угаасаа хүн чинь тэгээд ганц хүрт. Ер нь хүн гэж бодгалтай энэ бие махбодтой хүн дандаа хожим харамсдаг. Нан харамсаж чаддаг байхгүй. Тэгэхээр бид нар бол юм байж болохгүй. Бид нар одоо бүр тэр тусмаа тэр сүнслэг соёл байдлаа буцаагаад дуудах хэрэгтэй, буцаагаад хөгжүүлэх хэрэгтэй. Тэр монгол хүний мөн чанар ёс суртахууны тэр өндөр соёл ёс суртахууныг бүтээх хэрэгтэй. 13 дугаар зуунд монголчууд бол асар өндөр соёл ёс суртахуунтай байсан. Тэр тэмдэглэлүүдээр хүртэл байгаа. Тэр алтан чөдөр алтан ногт илүү чөдөр архи авцсан байхад авдаг. Тэр чинь их засаг хуйлнаас айгаад авахгүй байгаа юм биш. Мэдээж хууль сонирн биш байхгүй юу. Тэр нэг сонирн биш. Тэр алт байсан ч чөдөрлөн сур байсан чөдөрлөн. Тэгэхээр монголчуудын хувьд бол эд баялаг бол алт мөнгө байгаагүй зөвхөн хүнлэг ёсны харилцаа буюу жинхэнэ эхийн хайр, жинхэнэ амдын нөхөрлөл, жинхэнэ үнэт зүйлүүд байсан. Тэгээ энэ харилцаа маань тэнгэр шүтлэг буюу бөө мөргөл гэдгийн нэгэн хэсэг дотор оршин байдаг. Тэгээ энэ л үгүй болоод ирэнгүүт одоо тэр бидний нэг юм сэтгэлийн мөн чанарын харилцаа дуусаад зөвхөн матери буюу хэрэгцээний харилцаа үүсч эхэлж байгаа байхгүй юу. За энийг тодор харъя гэвэл солонгосчууд байна гэсэн үг. Тэгэхээр бид нар тийм юм руу л оролцож болохгүй. Бусдын хэрэгт оролцоод байгаа байхгүй юу. Өөрт нь хамааралгүй бусдын хэрэгт оролцоод байгаа. Энийг хамгийн соёл гэж үздэг. Хамгийн том соёл бол хүний хэрэгт бүү оролцоо. Тэр соёл бас нэг газар байна. Европод байна л да. Ямар тийм өмсөж гин үү, тэр эрэгтэй болж гин үү, эмэгтэй болж гин үү, тэр зүлгэн дээр суугаад унтж гин үү, огт авч хэлцгүй. Шингээний оронд ч одоо олон улс үндэстэн байгаа шүү дээ. Харин тэр Европт ингээ явж байхад ялангуяа тэнд би Аз авна уу, Европ нь. Чи тэнд дуулна уу, бүжиглэнэ үү, цохоогүй хувц өмснө үү. Энэ бол нэг төрлийн маш өндөр соёл. Тэр хүнд бол тийм тэрүүгээр нөгөө хүний амьдралын утхан талдахгүй байна.
Тэгэхэд хүн чи одоо нэг хүн ингээд яхав те одоо бас янз янзын хүн л орвоогоор байна. Нэг өөрийгөө бас өөрчилдөг ч юм уу элдв хүн байна шүү дээ. Тэр ингээд нийгмээр үзий ятгаар тэр хүн чинь сүултээ нийгмээс гадуурхагдаад нийгмээ буцаагаад үзий ядаж эхэлж байгаа. Тэгэхээр бид өөрсдийнхөө дайсан бид бэлддэг. Тэгэхээр бид нэр бөөндөө дайснаа бэлдэж өөрсдийнхөө дайсан бэлддэг. Тэгэхээр чи нийгмээрээ нэг хүүхдийг л галзуу солиотой өвчтэйгээл үзэж баясаж хөхөрж байгаа дараа нь доромжлол тэр чин сүултээ тэр их доромжлол юмыг дисггүйгээр улс их орн нийгмийнхаа дайсан болж хувирж байна. Тэгэхээр ерөөсөө соёл дотроос хамгийн том соёл бол одоо хамгийн энгийн соёл бол бусдыг юу хийж байгааг бүү анзаараа. Бусдын тэр дотоод орон зай, гэр бүл, өмсөх хувцас, данс, тооцоо, мөнгө, санхүү, хайр, сэтгэлд оролцсон гэдэг бол хамгийн бүдүүлэг. Тэгээ манайхан ч одоо бүр бүдүүлэгтэй энэ хэдэн телевизийн сурвалжлагч нар бол агуу бүдүүлэг болсууд. Би зүгээр л хувь хүний бодлоо хэлье. Тэр нэг дуучин залуу ихнэрээсээ сална уу, байна уу, амьдрна уу тэр чин тэр гэртээ ямар дуулаад байгаа биш. Бид нар тэр хүний дууг сонсоход болоо. Одоо би жишээ нь тэр дуулдаг хүний дууг нь сонсно. Тэр хүний орон зай ямар байна уу хамаагүй шүү дээ. Дууг нь сонсно. Тэгэхэд тэрний тэр гэр бүл, хэрүүл, уруул бүх юмыг телевиз зараад угаар сурвалжилж тавьж ийн гэдэг бол өнөөгийн нийгмийн сэтгүүл зүй хүртэл ямар боловсралтай дорой байгааг харуулж зөндөө сурвалжлах залуучуудад өгөх мессеж шин содон дэлхийн ертөнцид болж байгаа оюуны боловсролын мессежүүд зөндөө байгаа. Нэг ч тийм юм байхгүй. Нэг бол улс төрийн хэрүүл, нэг бол одоо нэг тийм урлаг соёлын хүний салсан нийснийг ерөөс зогсоо зайгүй. Тэгэхээр хэргийн учир бидний боловсролын систем тэр чигтээ маш хоцрогдмол ядуу байгаагийн шинж юм. Энэ одоо хам одоо өөрөө л хувь хүний үзэл бодол шүү дээ. Биш санал нийлж байгаа. Хэрвээ би тэр үед одоо амиа орлох бодлого төрж исэн гэж байна шүү дээ. Хэрвээ би тэр үед амиа орлцсон бол өнөөдөр ингээс авахгүй. Мэдээж. Өнөөдөр тантай уулзахгүй, энийг сонсохгүй. Тий. Та 30 настай эндид юу гэж хэлж зөвлөх ч юм уу? Юу гэж хэлмээр? За одоо хан тийм хүнд зөвлөхөр хэмжээний эрдэм намтай хүн биш шүү дээ. Ямар ч олон талын зөвлөгөө байна л да. Мэргэжил мэдлэгт ч гэнэ үү, хувь хүнд ч гэнэ үү. Тэгээ би бөө хүнийхээ үднээс л зөвлөхөд бол яг хүн шудраг амьдрах хэрэгтэй юм элэ. Тэр яагаад тийм гэвэл нэг тийм хүний итгэл үнэмшил дотроо л яг өөртөө хүний шудраг яваарай. Тэр хизээч чамайг ямар нэг юм бүх юмнаас авардаг юм байна. Хизээ нэгэн цагт тэрнээс одоо чи яаж амьдрах сонголт хин нэгэн чамайг яг идэж уух ч юм уу өмсөж зүүх шашин шүтгийг зааж болохгүй. Зүгээр өөртөө их үнэн шудраг явж байгаа хүн өрөөлийг хизээж хуурдаг юм билэ. Хүний сэтгэлд юм хийж нүгэл хурааж одоо бусдын зүрх сэтгэлийг гомдоож болохгүй. Сэтгэл гэдэг чинь өөрөө асар том төлөөстэй. Тэгэхээр аль болох юм сэтгэлийн хувьд цэвэр ариун хүнд үлийн өргүүл амьдраарай. Тэгсэн хүн баянч вэ, ядууч вэ амьдралыг маш утга учиртай өнгөрөв. Тэгж ил зөвлөе. Одоо жаахан бөө талаас л зөвлөж байгаа. Тэрнээс бусдаар бол бас хүнд зөвлөх эрх байхгүй. Ягаад гэвэл олон талын хүний бодол санаанд олон талаас зөвлөж ийж тэр хүнд орно. Ганцхан одоо миний зүгээс бяцхан зөвлөгөө бол энэ л байна. За баярлалаа. За ингээд ярилцлага сайхан ярилцлага боллоо. За баярлалаа. Ярилцлага сайхан дуусгая тэгээд гоё тэмрэлт яхаа. За. Урилгын хүлээж авсан баярлалаа. Тэгээд энэ сайхан бөөгийнхөө музейг илүү гоё өргөн дэлгэр том болгоосай, олон хүнд хүргээсэй. Дангаас монголчууд гэлтгүү олон улсын хүртэл ирж үзээсэй гэж хүсэж байна. За амжилт хүсье. Маш их баярлалаа.